Өнөөдөр та бүхэндээ хэрхэн iCloud-ныхаа дүүрсэн байгаа бол хэрхэн яаж тэрийг чөлөөлөх талаар та бүхэндээ харуулъя. Ингийн тулд та бүхэн хамгийн түрүүнд Settings гэдэг рүү орно. Хамгийн ихэнд таны аккаунт байгаа энэ руугаа хэдүүлээ iCloud руугаа орно гэсэн үг. Оронгууд хамгийн ихэнд iCloud гэсэн хэсэг рүү хэдүүлээ орно. Apple компаниас бол хүн бүхэнд өнгөө 5 гигабайт юм бол багтаамжийг бол өгч идэг байгаа. 5 гигабайтад ихчлэн хүмүүсийн зураг бичиг баримт дүүргэсэн байдаг. Тэгээ таны яг юу дүүргээд байгаа гэдэг та эхний дэлгэцэн дээр өнгөө хэлбэрээр бол харах боломжтой. Тэгээд энэ чинээсээ эхлээд шийдвэр гаргахад бас танд туслана гэсэн үг. Хэрвээ та доошоо ингээ явах юм бол таны хэрэгэлдэг маш олон аппликейшнууд энэ дээр гарч ирнэ. Энэ дунд танд iCloud руугаа цааш нь оруулах шаардлагагүй бол эдрийгээ та бүхэн унтраах боломжтой байгаа. Унтраасан үед энэ маань болохоор ногоон биш, асаалтаа байгаа үед маань ногоон гэж та бүхэнд харагдана. iCloud багтаамж баг зэрэг багасна. Тэгээд Manage Storage гэдэг хэсэг рүү орно. Ямар аппликейшн хичнээн хэмжээтэй ашиглаж байгаа гэдгийг та бүхэн харж болно. Энэ дундаа нэг аппликейшнаа сонгоод оронгууд тэгэхээр та Top Conversation гэж ороод энэ дунд хэрэгцээгүй гэсэн текстнүүдийг бол та бүхэн бол устгаж болно. Хэрвээ тэр чигтэн та энийг disable delete хийе гэх юм бол энэхүү улаан төвчлөр дээр та бүхэн дарж болно. Windows сануулж байгаадад танд 30 хоногийн энэ дээр байгаа зүйлүүдийг татаж авах боломжийг бол олгож яадаг. Тэгэхээр та энийг устгаснараа таны бүх бичиг баримт болон зургууд бол устна гэсэн үг. Ерөөсөө биш байгаа гэдэг та бүхэнд хэлмээр байна. Өмнө би дурдчихсан хамгийн хүмүүсийн дамжаа дүүргдэг зүйл бол зураг байгаа. Зурган дээр бол танд маш олон сонголтууд байгаа гэдэг хэлмээр байна. Google Forest руугаа та 15 гигабайт дотор зургнуудаа бол үн төлбөргүй бол оруулж болно. Зургнуудаа та бүхэн оруулчаад таны утсан дээр зураг нь байгаа болохоор iCloud-н дээр дүүрэн гэж гараад байгаа те. Тэнгүү та өөрийнхөө аккаунт руугаа ороод доороосоо дүүргэх буюу items delete from this device гэдэг хэсгээр та бүхэн тарна. Энэ маань яг ямар учиртай гэхээр таны аль хэзээний татаад авсан зургнуудыг таны утсан дээрх давцсан зургнуудыг болохоор шууд устгах гэсэн үг байгаа. Хэрвээ та хүсэх юм бол delete гэдэг одоо минийхээр бол 233 зураг бол устгах нь байна. Ингэж та өөрийнхөө iCloud-ыг бол багтаамжийг бол багасгаж болно. Одоо Монгол Google-ийн бол бүтээгдэхүүнээ сонгох эрх нь бол байхгүй байгаа. Та VPN заашгүй ашиглах хэрэгтэй. За VPN-ыг болохоор форум дээр байнга ашиглаад байх боломжгүй байдаг. Тэгэхээр та бүхэн хүсэх юм бол OneDrive-ыг ашиглаж болно. За OneDrive-лоо орхон ашигтай тал нь гэх юм бол Монголд бол хүснээрээ альч үнцэг болонд бол ашиглах боломжтой. OneDrive 15 гигабайтын өнгөө ирнэ. Энийг сунгуулъя гэсэн ч харьцангуй бас бага үнэтэй байдаг. Өөрсдийнхөө зурган дундаа магадгүй бичиг баримт тавих юм бол та өөрийнхөө Vault руу оруулах боломжтой байгаа. Энэ талаар бид нар дэлгэрэнгүй бичлэг хийсэн байгаа. Дээдлийн линк дээр дараа та бүхэн үзээрэй. Google Forest болон OneDrive дээр та бүхэн зураг татаад тухайн зургуудыг хичнээн альбомоос устгуулсан ч гэсэндээ Forest-ийн ард талд нь устгасан хэсгээр таны зураг хадгалаастай байгаад таны iCloud-н дээрх багтаамжийг бол дүүргээд идэг байгаа. Тэгэхээр та бүхэн Photos руугаа ороод энэхүү 3 дахь хэсэг буюу Albums гэдэг хэсэг рүү орно. Эндээс доошоо явуулаад Recently Deleted гэдэг хэсгээр хэдүүлээ ороод таны устгацсан байгаа бүх зургнуудыг та бүхэн select хийгээд Delete All гэдгийг хэдүүлээ хамтаа дарна. Таны багтаамжнаас эдгээр зургуудад бүр байхгүй болно гэсэн үг байгаа. Энэ дээр зарим зүйлийг бас тайлбарлах хэрэгтэй болоо. Photos гэдэг дээр орж иж байгаа зураг зарим нь iCloud руу ороогүй байж болно. Тэгэхээр хэрвээ та iCloud-аар дамжуулан өөрийн утас болон iMac дээр цаашлаад iPad дээр ижлэхэн зургнуудыг байлгамаар байгаа бол та бүхэн iCloud-аар хадгалахаас өөр аргагүй. Тэхийн тулд та бүхэн Change Storage Plan гэдэг дээр хэдүүлээ дараад сарын $1-ын 50 гигабайтыг авч болно. Аль эсвэл 200 гигабайтыг $3-оор, 2 терабайтыг $10-оор та бүхэн бол авах сонголтууд нь бол танд байгаа. За эдгээр бүх сонголтуудыг хийснийхаа дараад та бүхэн Forest гэдэг рүүгээ ороод Disable and Delete гэдэг дээр та бүхэн дарна. Мөн адилхан таны энэ дээр сануулна 30 хоногийн дотор та бүхэн энэхүү зургийг бол хаана барилуулсан байгаа тэр газартаа бол татан авах боломжийг бол та бүхэнд бол олгож идэг. За энэ бүгдийг ойлгосон гэдгийг дараад Continue Anyways гэдэг дээр та дараад энэ маань Disable болох байгаа. Үүн дээр та бодлоо өөрчлөөд буцаамаар байвал Undo Disable and Delete гэдгийг та бүхэн дарж болно. Тэгээ нэг зүйлийг сануулах юм бол хэрвээ таны багтаамж маань дүүрсэн байх юм бол таны төлбөр төлөхийг бол шаардаж эхэлдэг байгаа. Энэ дээр та бүхэн анхаараарай гэж хүсмээр байна. iCloud Storage-го буцаж ороод доошоогоо Forest гэдгийг унтрахаа бүү мартаарай. Ингэснээрээ таны даталд iCloud дээр дамжин дүүргэж байгаа хэсгээр бол зураг маань энэ чинээс бол гарч байгаа. Хамгийн сүүл та бүхэн сануулхад энэхүү тохиргоонуудыг та хийгээд унтраасаа үед дараа та шинэ утас
авахад эсвэл шинэ компьютер авахад эдгээр зүйлүүд маань таны iCloud руу орохгүй байгаа гэдэг бол та бүхэнд сануулмаар байна. Тийм учраас та бүхэн энийг хийхээсээ өмнө маш хинуур болгоомжтойгоор та бүхэн маш шийдвэр гаргаараа гэж хүсмээр байна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн iCloud-ныхаа багтаамжийг багасгах талаар та бүхэндээ хөрөглөө. Үүнтэй холбоотой асуух асуултад за энэ найдан дорж тег гэсэн аль ч сошиал платформ та бүхний өмнө нээлттэй бөгөөд манай YouTube сувгийг subscribe дарж энэ хөгжлөгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгад хараагаарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баярлалаа.